Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп за Binance-ийн үүсгэн байгуулагч болох Changpeng Zhao буюу за олон нийтэд CZ гэдгээр алдарсан эрхэнд өршөөл үзүүлсэн тухай мэдээлэл байлаа. Тэгэхээр CZ-д өршөөл үзүүлнэ гэдэг нь ер нь крипто салбарт ямар нөлөө үзүүлэх болоо? За тэгэхээр Binance гэж маш том одоо крипто салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага байж байгаа. Тэгэхээр Америкийн Binance гэдэг ойлголт байдаг. За Америкт явж байгаа Binance бол яг юу гэдэг харьцангуй одоо манай зах зээл дээр байгаа Binance-аас бол үйл ажиллагаа багтай. Тэгэхээр Америкт явж байгаа энэхүү Binance-д бол илүү одоо юу байна гэсэн үг л дээ. Маш олон одоо тийм зохицуулалтын дор ажилладаг гэсэн үг. Тэгэхээр Binance-ийн тэр нөхцөл байдал нь бол одоо юу гэдэг яг энэхүү нөхцөл дээр юу болж ийн гэхээр маш их одоо терроризмтай тэмцэх хуулийг зөрчсөн ч гэдэг юм уу те. Эсвэл бол маш их одоо яг хууль бус мөнгө бол яг энэхүү урсгалаар явж гинэ гэдэг бол тайлбарууд явдаг байсан. За үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жил за түрүүний Ганагийн хэлдэг CC гэдэг эрхмийг буюу Binance-ийн CEO-ийг бол Joe Biden-ийн засгийн газрын үед бол одоо хорьсон байж. Тэгэхээр энэхүү үйл ажиллагааг бол миний санджаар 24 оны 5 дугаар сард ихсэн санагдаж байна. 5 дугаар сард ихсэн энэ нөхцөл бол 10 дугаар сар хүртэл бол CZ-ийг ерөнхийдөө хориод за ингээд яг энэ терроризмтай тэмцэх хуулийг ерөөсөө баримтлаагүй гэдэг үүднээс бол CZ-ийг буруутгах гэсэн. За энэхүү буруутгалыг бол Дональд Трампын засгийн газар за тэр дундаа Дональд Трамп бол одоо цагаатгах байгаа ийм хэрэгэл боллоо гэж ойлгож болно. Тийм учраас юу гэдэг одоо яг энэ Binance-ийн эзний одоо гол цагаатгал нь бол одоо яг энэ крипто салбарт бол бас нэлээд эерэг нөхцөлийг бол бүрдүүлж байгаа. За ер нь бол хүмүүст хөрөнгө оруулагчдад ялангуяа крипто зах зээл рүү хөрөнгө оруулж байгаа хүмүүст бол ерөнхий том айдас байсан. Энэ бол ерөөсөө тэр нөгөө зохицуулалтын орчин за үүнээс шалтгаалсан хууль эрх зүйн одоо зүйлийг зөрчсөн үгүй юу дээр хамгийн гол асуудал байдаг гэсэн. Тэгэхээр энэ том одоо хамгийн нэр хүндтэй эрхмийг одоо ял төлөвлөж исэн гэдэг нь бол өөрөө яг крипто салбар дээр бол маш одоо тийм сөрөг ийм нөхцөлийг бол бүрдүүлээд байсан. За гэсэн хэдий ч бол ингээд цагаатгалаар гарч ирж байгаа нь бол крипто салбар тэр дундаа яг энэ хүн нөхцлөөс болж биткойн дээр бол бас том өсөлтийг өглөө л дөө. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор одоо бусад жижиг одоо альткойнууд гэж хэлдэг тийм энэ койнууд дээр бол бас томоохон өсөлтүүд орлоо гэж харж байна. За дунджаар орсон өсөлтийг бол 7-оос 10% гэж бас тооцсон байна. Тэгэхээр нэг өдрийн дотор бас ийм хэмжээний бас өсөлт үзүүлнэ гэдэг нь өөрөө энэ зах зээл дээр маш сайн одоо үзүүлэлтийг өгж гинэ л гэж харж болохоор байна. Тэгэхээр тэгэлгүй яг хэд хэдэн альткойнуудын ханшаа сүүлийн өдрүүдэд өслөө. Тэгэхээр XRP-ийн өсөлт бол нэлээдгүй онцгой байлаа. Тэгэхээр XRP яагаад өсөв? Суур шалтгаан нь бас юу вэ? XRP бол ер нь жоохон нэг тийм өөр одоо ойлголт байдаг те яг ийм альткойнууд гэхээс илүүтэйгээр XRP илүү ийм төлбөрийн систем гэж ойлгож болно. За үүнтэй холбоотойгоор бол Америкийн нэгдсэн улсын SEC буюу яг санхүүгийн зохицуулах хороо нь бол XRP дээр маш олон жил одоо сүүлийн за миний санджаар бол 4-5 жилийн хугацаанд бол энэ хүү одоо хэргийг үүсгэж байгаа. За ерөнхийдөө бол мөнгөний одоо ийм шин чанартай криптог гаргасан. За ингээд мөнгө шилжүүлэхийн үйл ажиллагааг эрхлэж байгаа нь өөрөө энэ яг хуулиар зохицуулах ёстой гэдэг байр суурийг тавьж ирсэн. За үүнээсээ болоод XRP компаниг бол одоо SEC-с шүүхэд өгсөн гэж ойлгож болно. За энэхүү нөхцөл бол харьцангуй бас нэлээд намжиж ирлээ. За өнгөрсөн 3 дугаар сард болсон үйл явдал нь одоо SEC-с XRP-г бол ерөнхийдөө дийлхэргүй хэмжээнд болж эхэлсэн. Тэгэхээр XRP-гийн ерөнхийдөө үнэлгээ бол тухайн үеэс бол хойшоо бол маш хүчтэй өссөн гэдгийг бол та бүхэн харсан баг. За үүнтэй холбоотойгоор бол мэдээж ерөнхийлөгч Дональд Трамп гарсантай яг энэ крипто салбарын зохицуулалт за илүү зөөлрж байгаа гэдэг ийм нөхцлүүд бас давхцаж исэн учраас тэр томоохон өсөлтүүдийг хийсэн байж. За ингээд XRP-гийн хувьд бол бид нар яг яагаад нэг ийм үн цэнтэй бүтээгдэхүүн байх гэдэг талаас нь бас ганц нэг мэдээллийг өгье. Тэгэхээр нийт зах зээл рүү нийлүүлэгдэх хэмжээ гэдэг ойлголт маш чухал байдаг. За ялангуяа крипто салбарт бол энэ маш чухал. За өнөөдрийн байдлаар бол за XRP нэг 100 одоо тэрбум ширхэг зах зээл рүү нийлүүлэгдэх ёстойгоосоо 60 тэрбум нь бол зах зээл дээр гарчихсан байж байгаа. За энэ гарсан 60 тэрбум ширхэг нь яг одоогийн байдлаар бол 160 тэрбум $, үнэлгээнд очижсэн байж байгаа. Тэгэхээр энэ бол одоо цаашдаа одоо юу гэдэг нийт одоо
гарах хэмжээнийх нь 40% зах зээл рүү нийлүүлэгдэх үед үн хэд байх вэ гэдэг одоо хамгийн гол асуултыг бол одоо гаргаж ирж байна. За одоо яг энэ үнэтэй адилхан үйл ажиллагааг юу хийдэг гэхээр одоо биткойн хийдэг те. Биткойн бол нийт зах зээл рүү бол 21 сая нийлүүлэгдэх ёстойгоос өнөөдрийн байдлаар 20 сая ширхэг нь бол зах зээл рүү нийлүүлэгдчихсэн гарцсан яг энэ зах зээл дээр арилжаалагдж байгаа учраас ерөнхийдөө одоо ганцхан сая ширхэг үлдсэн. Тэрийг нөгөө майн хийх ёстой байгаа те. Тийм учраас энэс цаашаага дахиад зах зээл рүү нийлүүлэгдэхгүй учраас биткойны ерөнхий хамгийн гол одоо үнэтэй байдаг концептийн нэг гэж ойлгож болно. Тэгэхээр яг ийм ажиллагаа XRP дээр байдаг гэсэн үг. Тэгэхээр XRP-ийн хувьд бол харьцангуй бас 60% нь гарсан, 40% нь бол эргээд гарахад бол хүлээгдэж байгаа маань. Тийм болохоор ер нь бол XRP-ийн яг энэ хүү нийлүүлэлтийн хэмжээнээс шалтгаалаад бол бас өнөөдрийн нөхцөл байдал бас нэлээд хүчтэйгээр өсөлтүүд орж ирсэн гэж ойлгож болохоор байна.